хүүхдийнхээ өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлэхийн тулд эцэг эхчүүд бид нар юу хийх ёстой юм бэ гэхээр хамгийн ихний бидний санаж явах ёстой чухал зүйл бол хүүхдтэйгээ маш сайн ярилцах, хүүхдтэйгээ чанартай цаг гаргах байгаа. За энэ нь юу хэлээд байгаа юм бэ гэхээр жишээлбэл зүгээр нэг үлгэрийн ном уншаад орхих биш. За энэ үлгэрийн чамд яг ямар хэсэг нь илүү таалагдсан, ямар хэсэг нь таалагдаагүй, хэрвээ ийм таалагдаагүй энэ хэсгээ чи яаж өөрчилж болох юм, хэрвээ чи зохиолч байсан бол гэх мэтчлэнгээр хүүхдэд ийм бүтээлчээр сэтгэх зүйлийг өгөх, тэгээд өөрийнх нь үзэл бодлыг маш сайн сонсох гэх мэтчлэн ийм зүйлүүд байна. За хоёрт нь бол хүүхдийн үзэл бодлыг бас өөрийгөө илэрхийлж байгаа тэр үед нь хүүхдийг хизээж зааж болохгүй. Зааж байгаа маань хүүхдийн өөртөө итгэх итгэлийг бага багаар суллаад байна гэсэн үг. Тэгэхээр бид нар хүүхэд маань хичнээн буруу зүйл яриад байсан ч гэсэн тэр хүүхдтэйгээ маш олон бүх зүйл дээр маш олон өнцөг байдаг. Миний хүүхэд ингэж бодсон юм байна. Харин бас ийм өнцөг байгаа шүү гэдэг олон талаас нь харах тийм өнцгийг нь хүүхдтэй өгөх хэрэгтэй. За гуравт нь гэх юм бол хүүхдтэй өөрийнх нь сонирхолд нь чадварт нь суйрлуулад шин зүйлсүүдийг сургах тийм зүйл байгаа. За энэ дээр болохоор одоо орчин үед ээж аавд хүүхдээ маш сайн хөгжүүлэх ёстой юм байна, олон талаас нь хөгжүүлэх ёстой юм байна гэдгийг мэдж байгаа. Тэгсэн хэрнээ яг ямар сургалтанд яаж явуулах вэ гэдгийг мэдэхгүй. Бас дээрэс нь хүүхдийнхээ нас сэтгэхүйн онцлогт тааруулаад ямар ачаалал өгөх ёстой юм бэ гэдгээ бас төдийлөн сайн мэдэхгүйгээр олон зүйлд явуулаад яг ээж аавд нь таалагдаад байгаа тэр олон төрлийн сургалтандаа явуулаад л юм бол хүүхэд нь ол ийм төгс хүн болчих юм байна гэж боддог. Гэхдээ яг үнэндээ хүүхдтэйгээ маш сайн ярилцаад за миний хүүхдэд ээж нь чамайг ийм сургалтанд явуулъя гэж бодлоо. Тэгэхээр чамд ямар санагдаж байна? Энэ сургалтын төв нь болохоор ийм хийлэгдэг гинэ. Хүүхдтэй бүр дэлгэрэнгүй танилцуулж өгнө шүү дээ, тийм ээ. Шууд ийм сургалт гэхгүйгээр. За дөрөвдөг чухал зүйл нь бол эцэг эхчүүд маань хүүхдтэйгээ харилцах тэр хүмүүжлийн хэв маягаа маш сайн анзаарах хэрэгтэй. Хүмүүжлийн хэв маягийг ерөнхийд нь 3 хуваах юм бол захирангуй, зөвшөөрөмтгий, ардчилсан гэд 3 хэлбэрт хувааж болж байна. За тэгэхээр захирангуй эцэг эх бол яадаг вэ гэхээр эрх чөлөө байхгүй, гэхдээ хил хязгаар ихтэй байдаг. Зөвшөөрөмтгий нь бол хил хязгаар гэж байхгүй, бүр хязгааргүй эрх чөлөө өгчдөг. Харин ардчилсан эцэг эх гэдэг нь юу юм бэ гэхээр тодорхой хил хязгаар дотор эрх чөлөөг нь өгдөг юм байгаа. За тэгэхээр эцэг эхчүүд маань яах вэ гэхээр бид нар ардчилсан эцэг их байх нь хүүхдтэй өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлэхэд маш чухал үүрэгтэй. За захирангуй эцэг эхийн хүүхдүүд яадаг вэ гэхээр бүх зүйл дээр үүсгэгдээд бүх зүйл дээр шүүмжлэл сонссоор байгаад би бол ийм юу ч чадахгүй хүн юм байна. Би шин санаа гаргаад хэрэггүй юм байна. Би яг энэ чихтэй тэгээд хүмүүсийн хэлснийг дуурайгаад л явж ивэл би сайн хүүхэд юм байна гэдэг бодолтой болчдөг. Харин зөвшөөрөмтгий эцэг эхийн хүүхдүүд яадаг вэ гэхээр ерөөхдөө би төвтэй би одоо ерөөхдөө бол бүгдийг захирч чадна болно. Би юм чадахгүй байх эрхтэй тий. Тэгэхээр ерөөхдөө би чадахгүй мэдэхгүй гэх үг нь ерөөхдөө аягүй их болчдөг. Тэгэхээр бас дагаатын чинь өөртөө итгэх итгэл нь бас сул байна гэсэн үг болж байгаа. За тэгэхээр ардчилсан эцэг эхийн хүүхэд болол мэдээж өөртөө итгэх итгэлтэй байна. Яагаад гэхээр ээж аав нь тодорхой хил хязгаар дотор эрх чөлөөг нь өчгсөн маш сайн ярилцдаг байсан. Ийм учраас манай ээж аавд маань хүмүүжлийн хэв маяг дээр маш сайн анхаарах хэрэгтэй гэсэн үг. За ингээд анхаарал хандуулсан явдал баярлалаа. Баяртай.